асуулт асууж үг хэлнэ. За би дэмжиж үгэлэх гэж байгаамаа. Бас нэг тодруулах зүйл байгаа. Бас нэг мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн. Мөн протокол тэмдэглүүлэх гэсэн юм аа. Оны эхэнд Хилийн чамд монголчуудын зөвлөл гэдэг байгууллагаас их хуралд Хилийн чамд ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашиг хамгаалах дэмжих бүлэг буюу лобби бүлэг байгуулж өгөх хүсэлт ирсэн. Тэр хүсэлтийг нь хүлээж аваад одоогоор 18 орчим гишүүн нэгдээд лобби бүлэг байгуулчихсан. Эхнийхээ хурлыг хийсэн байгаа. За энэхүү одоо лобби бүлэг болоод Хилийн чамд монголчуудын зөвлөлөөс ирсэн хэд хэдэн одоо дэмжиж өгнө гэсэн асуудлууд байгаа. Нэг нь бол яг өнөөдрийн бидний хэлцэж байгаа энэ нийгмийн даатгал тэтгэврийн тухай асуудал байгаа. За нөгөөх нь ямар асуудал байдаг гэхээр Хилийн чамд ажиллаж амьдарч байгаа одоо хүүхдүүдийн Монгол хэл соёлын тухай асуудал байдаг. За нөгөөх нь бол ямар асуудал байдаг вэ гэхээр Монголиагийн хүртээмжийг нэмэгдүүлэх, захимаар санал өгөх боломжийг одоо судалж өгөх гэсэн ийм хүсэлтүүдийг ирүүлсэн байдаг юм аа. За яг энэ хүрээнд нь инновац захин бодлогын байнгын хорон дээр 2025 оны 1-р сарын 14-ний өдрийн 3-р тогтоолоор Хилийн чамд дах Монгол улсын иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн Монгол захин системийг хүртээмжтэй болгох, сонгуул захимаар оролцох эрхийг одоо хангах боломжийг судлан санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. За би энэхүү ажлын хэсгийг бас ахалж байгаа, лобби бүлгийг ахалж байгаа гэдгийг бас одоо та бүхэнд мэдээлэл болгон хүргэх гэсэн юм аа. За яг өнөөдрийн хэлж байгаа асуудлын хувьд бол за одоогийн байдлаар Монгол улс нь Оросын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улс, Унгар улс, бүгд найрамдах Польш улс, бүгд найрамдах Турк улс, бүгд найрамдах Чех улс зэрэг 6 улстай ийм одоо нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хилцээр байгуулсан байгаад талархалтай байгаагаа хэлмээр байна. Сайдд болоод ажлын хэсэгт одоо талархаж байгаагаа илэрхийлье. Хилийн чамд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа төлөөлөөд. За мөн миний ойлгосноор дараагийн шатнд бол Австрали улс болоод Австри улсын мөн ийм хилцээр орж ирэх юм байна гэж ойлгосон. Ийм мэдээлэлтэй байгаа. За энэ дашинд бас нэг зүйлийг би тодруулчмаар байна. Цаашдаа яамнаас бусад аль улс орнуудтай иймэрхүү ийм гэрээ хилцээр хийхээр төлөвлөж байгаа вэ? За нийт Хилийн чамдад 90 улсад 216 мянган одоо монгол иргэн ажиллаж амьдарч байгаа. Монгол улсын нийт хүн амын 6.1% байдаг юм байна. За үүнээс одоо Солонгостой бол ийм гэрээ байгуулсан байгаа. Америкийн нэгдсэн улсад 42,350, Америктэй ийм гэрээ байгуулагдах уу? Ийм боломжтой юу? За Австрали бол байгуулж байгаа юм байна гэж ойлгосон. Австралид 16,600 мянган монгол байгаа юм байна. Японд 16,580. Японтой ийм гэрээ байгуулагдах уу гэдгийг би бас асуумаар байна. За Шведэд 12,500 монгол иргэн байгаа юм байна. Мөн одоо олон монгол байдаг. Шведтэй ийм гэрээ хилцээр хийх боломжтой юу? За мөн Франц, Герман, Унгар гэсэн улс орнуудад 7-8 мянган монгол иргэд байгаа юм байна. Тэгэхээр энэ бол Хилийн чамдад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээс маш их түгээмэл ирдэг юм хүсэлт байдаг юм аа. Нийгмийн даатгал болоод тэтгэврийн асуудлаар. Тэгэхээр миний саяны дурдсан энэ улс орнуудтай одоо засгийн газар хоорондын ийм хилцээр цаашид байгуулах ажил хэр одоо ямар шатнд явж байгаа вэ? Цаашдаа ямар улс орнуудтай ийм хилцээр байгуулах вэ гэдгийг тодруулж асуух гэсэн юм аа. Баярлалаа. За гэр бүл хөдөлмөрийн хамгааллын сайдын хамглан хариулъя. За бом учир гишүүнд баярлалаа. Их чухал асуудал бас хөндөж тавьж байна. Энэ Хилийн чамд дах монголчуудын зөвлөлтөд бас манай яам хамтарч нэлээд ойр дотн бас ажиллаж байгаа. Өнгөрсөн жил гадаад харилцааны яамтай хамтарч бид нар бас энэ зөвлөгөөнийг хийсэн. 2 жил тутам бас нэг юм зөвлөгөө хийж байгаа. Тэгээ Хилийн чамд амьдарч байгаа монголчуудын өмнө толгомдож байгаа асуудлуудыг бас энэ хариуцж байгаа салвар яамдууд дээр төлөвлөгөө гаргаад энэ төлөвлөгөөний биелэлтийг бол гадаад харилцааны сайд өөрөө хариуцж ингэж одоо ажиллаж байгаа. За хамгийн гол асуудал бол энэ нийгмийн хамгааллын гэрээний асуудал байгаа. Тэгэхээр энэ нийгмийн хамгааллын гэрээний асуудал бас их бом учир гишүүнээ бас олон цаг хугацаа шаарддаг. Одоо өнөөдрийн энэ зурж байгаа одоо их хурлаар сойрхон баталж байгаа Казахстаны хилцээр ихэд 2018 оноос хойш хилцээр эхэлсэн. Үеийн сайд нар одоо энэ дээр нэлээд манлайлж ажилласан. Энэ дээр одоо би Жин Зориг сайд, Ариун Заяа сайд, Болгон Туяа сайд гэдэг ингээд бүх сайд нарыг бас би дурдах ёстой гэж ойлгож байгаа. За тэгэхээр ингээд энэ одоо үеийн сайд нарын одоо
анхаарал тавьж хилцээрүүдийг эрчимжүүлж ажилласны үр дүнд өнөөдөр бас ингээд Казахстантай сойрхон баталж гэрээгээ бид нар зурцсан ингээд сойрхон баталж байна. За ирэх нэгд өдөр Монгол улсад Австри улсын ерөнхийлөгч айлчлал нь аль ёсны айлчлалын. За энэ үеэр одоо бид нар Монгол Австри улсын хоорондох одоо нийгмийн хамгааллынхаа гэрээнийг одоо зурх ёстой. Манай одоо Тэмүүлэн дарга маань одоо нэгд өдөр аюулгүй байдлынхаа байнгын хороог хуралдуулж бас энэ гэрээг сойрхон батлах одоо зөвшөөрлийг өгөх бас энэ процедурыг бас явж байгаа гэдгийг бас хэлье. Энэ бол бас монголчуудад таатай мэдээний нэг. За бид нар ерөнхийдөө яамнаас барьж байгаа гол бодлого бол энэ монголчууд илүү их олон амьдарч байгаа, ажиллаж амьдарч байгаа улс орнууд дээр түлхүү одоо анхаарал хандуулж бодлогын арга хэмжээнүүдэд хэрэгжүүлье гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдрийн хэмжээнд өнөөдөр бол одоо Солонгос улсадтай бол бид нар хилцээр хийсэн. Солонгос улсад өнөөдөр одоо яг өнөөдрийн байдлаар бол 54,846 мянган Монгол иргэн оршин сууж байгаас одоо 35,812 иргэн аль ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн одоо энэ мэдээлэл байгаа. Тэгээд ингээд ямар ч байсан Солонгос байгаа иргэд маань бол тэнт төс нийгмийн даатгалынхаа шимтгэлийг одоо ингээд Монголдо ирээд авах, тэтгэврээ тогтоолгох одоо энэ боломжууд нь бас нэгдэж байгаа. Одоо бид нар Австрали улстай хийж байна. Бомочрог шөнө. Австрали улстай ерөнхийдөө бид нар нэлээд одоо сайн хол нөхцлүүдэд тохирж байгаа. Одоо яг бидний энэ төлөвлөсөн хэлцээрээр яах юм бол энэ 100 бол Австрали улсын бас томоохон өндөр хэмжээний айлчлал байгаа. Тэгээд энэ төрлийн өндөр хэмжээний айлчлалын үед Австрали улстай одоо нийгмийн хамгааллынхаа гэрээг зурх одоо ийм хэлцээрүүдийг хийж байгаа. За тэгээд мэдээж Америкийн нэгдсэн улс бол маш чухал. Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа одоо манай иргэдийн тав бас жилээс жилд нэмэгдэж байгаа. Тийм учраас Америкийн нэгдсэн улс, Япон, за Швед, Турк зэрэг улсуудтай зарим өмнө хийсэн хэлцээрүүдийг гэрээнүүдийг бол одоо хэлцээрийн төвшөнд хийх одоо энэ ажлуудыг нэлээд одоо анхаарал хандуулж ажиллаж байгаа гэдгээс та бүхэнд хэлье гэж бодож байна. За улсын хурлын гишүүн Одонгийн цогт гэрэл.